Энэ нэгэн эстээр би бас өмнө санал хэлжсэн. Яг хоо жоохон найруулгын юм оруулчвал зүгээр болов уу гэж бодож байна. Дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд гэхээр яг тухайн мэрэгчлэрээ тэргүүлдэг сургуулиуд гэж бас байна. Топ 100-д ордгоо мөртлөө яг тухайн мэрэгчлэрээ дэлхийд тэргүүлдэг. Ийм нэн эрэлт хэрэгцээтэй чиглэлээр сурж байгаа одоо хүүхдүүдийн өөрсдөө сургалтынхаа төлбөр тэтгэлгийг олдсон хүүхдүүд их олон байна. Гэхдээ зарим хүүхдүүд үлдэж байгаа байр сууцаа өөрөө даадаг, хоолундаа өөрөө даадаг, иймэрхүү ачаалаас нь хөнгөлөх байдлаар тэр хүүхдүүдийг бас дэмжиж өгөх хэрэгтэй байна. Тэр утгаараа бол энэ заалтыг бол би оруулсан юм. Тийм учраас энийг бол одоо арай тодтогч өгөөд дэлхийн одоо шилдэг их сургуулиуд болон тухайн мэрэгчлэрээ нэн хэрэгцээт мэрэгчлээд тэргүүлдэг ихтэй сургуулиудын төлбөрийнхөө дийлэнх хувийг гадаад дотоод их үүсвэрээс бүрдүүлсэн суралцагчийн үлдсэн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх, дэмжлэг урамшуулга үзүүлэх талаар тусгах гэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө тэтгэлгийнхаа 80% өөрөө олцсон. За зарим сургуулиуд бол өөрийнхөө байрны зардлыг одоо өөрөө даанаа гэж тавьдаг. Гэхдээ амжиргааны бас энэ байрны зардал хиймээга дийлдэггүй тийм хүүхдүүд зөндөө байгаа. Эсвэл одоо 4 жил болоход ирж буцаж чаддаггүй, гэртээ эргэж ирж чаддаггүй, онгоцныхаа зардлыг дийлдэггүй. Тийм хүүхдүүд байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ийм хүмүүсийг хэрхэн яаж дэмжих юм бэ? Өөрөөр хэлбэл өөрөө тэтгэлгээ олоод сураад ингээ явж байгаа хүүхдүүдийг одоо тодорхой хэмжээгээр дэмжихгүй бол бид нэр боловсролын зээлийн сангаас олж чадсан бүх бараг 100% тэтгэлгээ даалгаа яваад байдаг. За өөрөө хөөцөлдөө төрөх ингээ явж байгаа хүмүүс бол одоо зарим хүмүүс байраа тавьдаг, машин тэргээ зардаг. За бүх хадгаламж мөнгө төгрөгөө одоо ховсолдог тийм хүмүүс бол олон байна. Хүртээмжийн нэмэх зорилгын заалтыг бол оруулж өгөөч гэж хэлсэн. За дараагийн нэг асуудал нь бол энэ боловсролын зээлийн сангаас манай багш нар маань өөрсдөө ерөөсөө бараг сураагүй юм билээ шүү дээ. Ер нь бол ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын одоо хүмүүс за мөн ихтэй сургуулиудын багш нарыг бас сурах хэрэгтэй байна. Тэгэхээр тэргүүлэх юм чиглэл рүү бол цаашдаа энэ журмаар тэр тэргүүлэх нэн хэрэгцээтэй гэдэг энэ мэрэгчлүүдээр бол одоо тодорхой тавьж өгвөл зээлийнхаа бүтцэд бодлогоор одоо тавьж өгвөл хэрэгтэй байна. Тухайлбал тэр малын одоо хөдөө гэхэд малын зоо техникч мал үржүүлгийн одоо энэ чиглэлээр мэрэгсэн одоо энэ хүүхдүүдийн гадааддаа сургах асуудал байж байна. Саяны тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн яаж сургах вэ гэдгээр тийм чиглэлээр сурах багш нарын дэмжиж өгөх гэдэг ийм чиглэлийн юмнуудыг бас ингээд оруулж өгвөл хэрэгтэй байгаа маа. Тийм учраас энэ дээр засгийн газар чиглэл өгж байгаа учраас яг энэ эргээд нийгэмдээ болон илүү их хүртээмжтэй тодорхой одоо энэ салбарын мэрэгчлүүдийг одоо илүү дэмжиж өгөх тухайн нийт зээлийн сангийн 30%-ийг энэ жил бол одоо боловсролын ерөнхий боловсролын сургууль гэдэг юм уу, эсвэл энэ эмнэлэг тодорхой чиглэлийн мэрэгчлэр гэдэг юм уу сургана гэдэг ийм чиглэлийг тогтоож болно гэдэг. Эрдэнэт гишүүн санал хэлчихв үү те. Тэгээ яг хоо Эрдэнэт гишүүнээ юу шүү. Одоо хэдүүлээ бол нөгөө энэ Батнайрамд гишүүний ахалсан ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтэн дээр ярьж байгаа. Тэгэхээр таны санал бол яг хоо мэдээж бид хэдүүлээ дараа нь үргэлжлүүлээд энэ санал дүгнэлтэн дээр тийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг байнгын орон тогтоолын төсөлцөх үед та болж игэл томьёол дээр нь ажиллачаарай. Томьёол дээр нь ажиллаад хэлчүүл бүрийг хамруулчих бах. Таны уралт төсөл байгаа бах те.